Сайн байцгаана уу? Та бүхэндээ наснаасаа хөшөө харагдаг хүмүүсийн ялгааны талаар танилцуулах гэж байна. Таны царайны төрх үс засалт хувцаслалт нь насыг илэрхийлэхэд ихээхэн нөлөөлдөг. Үүнээс гадна биеэ авч яваа байдал бас хамаарна. Наснаасаа хөшөө харагдахад хүргэдэг зүйлүүдийн нэг нь гарынхаа арьсыг арчлахгүй байх явдал юм. Гар нь хөгшрөлтийн шинж тэмдгийг илэрхийлэх биеийн нэг хэсэг билээ. Нүүрний арьс арчилгаа нүүр будалтандаа ихэнх цагаа зарцуулдаг атлаа гар арчилгааг орхитуулдаг тал бий. Гар бол таны нэрийн хуудас юм шүү. Наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг зүйлүүдийн дараа нь хамар уруулын нуглаа тодорсон байдал юм. Хамар уруулын нуглаас буюу бидний хэлдгээр гунигийн зураас нь таныг овртой бол харагдуулдаг. Тиймээс өөртөө анхаарал тавьж нүүрний дасгал хийж үр дүнг нь мэдрээрэй. Дараа нь нүдний доорх хар хүрээ нь мөн наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг байна. Нүд бол анхны сэтгэгдэлд ихээхэн нөлөөлдөг нүүрний хэсэг юм. Хэрвээ таны нүдний доор хар хүрээ үүсвэл та ядарсан харагдахаас гадна нэлээд хөгшин харагдах болно. Нүдний эргэн тойронд олон тооны судаснууд байдаг бөгөөд нүдний доорх арьс нь нүүрний хамгийн нэмгэн, хамгийн эмзэг хэсэг билээ. Нүдний доорх арьс хөгшрөлтөөс болж зов унжиж сүүдэр нь бараан харагддаг. Ихэвчлэн энэ 40-с дээш насны хүмүүст түгээмэл тохиолддог байна. За нүдэн доор үүссэн хар хүрээ нь нойр дутуу, ядар сулдах, хөгшрөлтөөс үүдэлтэй байдаг ч ихэнхдээ өдөр тутмын арчилгаа, буруу арчилгааны улмаас үүсдэг байна. За дараа нь хүзүүний үрчлээ наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг. Хүзүүний үрчлээ эрүүн үндсэн зэрэг зарим тохиолдолд таныг 10 насаар хөгшин харагдуулдаг. Хишнээ нүүрээ будсан ч хүзүүнээсээ доошоо үрчлээстэй байвал хүзүүндээ анхаарал тавиарай. Хүзүү бол таны насыг илтгэнэ. Нүүршгээ цэвэрхэн харагдуулахыг хүсвэл эрүүнээсээ чээж хүртэлх зайг бүү мартаарай. Нойр дутуу байх нь наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг байна. Залуу байхын тулд таны бие хүслийн даавар ялгаруулж байх хэрэгтэй ба хангалттай унтах нь чухал юм шүү. Хэрвээ та нойргүй амьдралын хэм маягийг өргөжлүүлбэл арьс нь хурдан хөшөрч болжгүй юм. Наснаасаа хөгшин харагддаг зүйлүүдийн нэг нь нүүр нуруу, гарны дээрх илүүдэл өөх юм. Насжилттай холбоотой асуудал бол нүүр нуруу, гарны дээд 3 хэсэгт илүүдэл өөх хуримтлагддаг. За дараа нь бөөрөнхий буюу унжуун мөр нь таныг наснаасаа овртой харагдуулдаг байна. Биеийн буруу байрлал нь таныг наснаасаа хөгшин харагдуулдаг. Сүүлийн үед олон цагаар суугаа ажил хийх, ухаалаг утсанд хит их цаг зарцуулж байгаагаас бөхтөр нуруутай хүмүүсийн тоо нэмэгцээр байна. Залуу харагдахын тулд урагшаа харж толгоогоо бүхийхгүй цэх явж сурах хэрэгтэй. Өөрийн биеийн байрлалыг зөв авч явснаар таны гадаа төрөх байдалд ихээхэн өөрчлөлт авчрах болно. За дараа нь хацрын гялалцсан өнгө байхгүй байх нь наснаасаа овртой харагдуулдаг байна. Таны нас ахих тусам өөрчлөгддөг хацрын хэлбэр нь хөгшөрсөн сэтгэгдэл төрүүлж байна уу? Тэгвэл та хацраа гэрэлтүүлж будалтандаа анхаарч залуу насны сэтгэгдэл төрүүлээрэй. Наснаасаа хөгшин харагдахгүй тулд үргэлж хөгжилтөө сониуц зантаа эерэг хандлагатай байх нь чухал юм шүү. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.